Ур чадвар тэмцээний оролцогчид Герман улсад бэлтгэл хийгээд ирлээ. Монгол улс энэхүү тэмцээнд анх 2015 онд оролцож ирсэн юм а. Арабын нэгдсэн Эмират улсын Абу Даби хотод 10 дугаар сард зохиогдох дэлхийн ур чадвар олон улсын тэмцээнд манай улс энэ жил 2 дахь удаага оролцох гэж байна. Мэргэжил сургалтын үндэсний төв Политехник коллежийн 41 мянган суралцагчаас мэргэжлийн шилдэгүүд өрсөлддөг энэхүү нэр хүндтэй тэмцээнд Монгол улс 2015 онд 9 мэргэжлэр оролцож байсан бол энэ жил Мужаан, Гагнуур, Сантехник, Өргө Ухсралт, Цахилгаан, Тогооч гэсэн 6 мэргэжлэр эх орноод л өрсөлдөнө. Дэлхийн ур чадвар тэмцээнд Сантехникийн мэргэжлэр оролцох долгормаа эксперт багш Батанар Герман улсад 21 хоногийн бэлтгэл хийгээд өнөөдөр эх орондоо ирлээ. Нийлэх хүн сурлаа. Испани бүртгээд газарч бэлтгэл хийсэн. Тэгээд тэнд очиод одоо энэ Монгол нөөний ажиж үзээгүй материал тэр бүгдэн дээр нь ажиж үзээгүй материал багц танаг төхөөрөмж дээр бүгд дээр нь ажиллаад тэгээд энд хийж үзээгүй юм бүгдийн энд хийж үзээ тэгээд бэлтгэлээ хийж байгаа. Бэлтгэл хийж байгаа хугацаанд эндээс очиод эхний 2-7 хоногт нь модулаа хийж дууссан 2 удаа модул хийсэн. Дэлхийн ур чадвар тэмцээний бэлтгэл хангагдахад Германы хамтын ажиллагааны нийгэмлэг гүн туслалцаа үзүүлдэг бөгөөд 6 оролцогчийн дотоод гадаадын бэлтгэлийн санхүүжилтийг гаргадаг юм а. Энэ байгууллагын тусламжтайгаар дэлхийн ур чадварт оролцох Монголын баг тамирчдаас Гагнуурын төрөлд оролцож байгаа Жанлав Айдов саяхан Шанхайд болсон тэмцээнд оролцсон бол удахгүй Мужаан Өргө Ухсралтын оролцогчид мөн эх сард Герман улсад бэлтгэл хангахаар мордох гэж байна. Миний хувьд бол ч юм одоо бас нэг тийм олон жил ажилласан юуны туршлага гарч иж байгаа шүү. Нөө одоо энэ тэмцээнд орж байгаа хүмүүс ч бүгд ингээд барилга дээр ажиллаж сурцсан. Тийм хүмүүсээс нь одоо энэ нөө хийж чадахгүйсэн маталтууд тэднээс очиж бүгд ингээд заалгаас сурсан. 2-3 маталтайсэн тэднээс очиж заалгуулаа. Тэгээд бусдын яг энэ дээр өөрөө нөө материал байхгүй ч гэсэн оронд нь оруулаад юм хийгээд хийдэг байсан. Сантехникийн мэргэжлийн төрөлд оролцогч долгормаа Герман улсад бэлтгэл хангах үедээ Герман, Швейцар, Итали, Англи, Австри 5 улсын багтай дэлхийн ур чадварын жижигрүүлсэн тэмцээнд өрсөлдөжээ. Энэхүү урьдчилсан тэмцээнд дэлхийн ур чадвар тэмцээний дүрм цагаар үлсэн нь манай оролцогчид маш том туршлага болсон байна. Ташрам сонирхуулахад Монголын баг дэлхийн ур чадвар тэмцээнд 2015 онд анх удаа Мужааны төрөлд оролцохдоо шагналт 500 ононоос 480 авч өндөр амжилт үзүүлж байсан юм а. Иймд энэ жил 2 дахь удаад оролцохдоо амжилтаа ахиулах зорилго өртөлжээ. Тэмцээнийг хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, мэргэжлийн байгууллага холбоотой хамтран зохион байгуулдаг юм а.